За. Захны асуултаас асуул хэлүүлээ л шүү дээ. Тэгэхээр сайн уушиг хэлээ. За 1 2 3 сайн байцгаана уу? За сайн уцгаа өнөөдөр бид хоёр маш өнөр өтгөн олуулаа болоо сууж гин. Учир нь олон сонирхолтой түүхийг хүргэхийн тулд зочдтой дугаар хийхээр бэлтгэсэн байна. Ямар юу юм бэ тэг хоёулаас тэгээс чи одоо ингэж бол ганцаардаг олуулаа одоо ингэ олуулаа олоод за тэгэхээр ямар ч хамгийн түрүү та дөрөв маань өөрсдөө танилцуулж ингэ нэг нэгээрээ тийм л байна. За би 13 дугаар сургуульд сурдаг Healthy Dance клубын дэд тэргүүн. Хэдэр гэлээ? 10 дугаар анги зурагт. 16 настай. Тэ 16. За. Сауна наваг очирдна гэдэг би Тэмүүж өөрөлгийн 12 ангиас суралцдаг. Лэмцоноо намайг анх нэм гэдэг би 13 дугаар сургуулийн 10 ангид суралцдаг Healthy Dance клубын бас гэж шүү. Сайн байцгаана уу? 3 дугаар сургуулийн сурагч Тэмүүж юм байна. Яа. За би бол намайг байна. за би гарах шүү. Второй байдгаараа л ээж байна. За өнөөдөр тэгэхээр юу ярилцах вэ гэхээр бид нар та нарын тийм шилжилтийн тухай ярилцсан. Ер нь шилжилтийн нас гэж мэдэн те. Хүүхэд нас байсан те. Тогооч надад тусаад гоожулдаг бацаанаас том хүн болохын тулд тийм амар олон үе шатыг давдаг та. Тэр одоо үе шатыг маань шилжилтийн нас буюу 10-аас 19 насыг нэрлээд байгаа. Тэр өндөр тэр наснд гарсан тохиолдлуудыг маань та нартай хуваалцахаар дууцсан байгаа. Тэгээд гоё хуваалцна гэж найдаж байгаа шүү за. Гой чөлөөтэй өөртөөхөө түүхийг өсвөр насны л амьдрал юм да тий. Яг өсвөр насн дээр явж байгаа л тий. Тэгээ шинэ мэдрэмж одоо бүх шинэлэг зүйлийн талаар хуваалцж болно л гэсэн үг. За хамгийн ихэд бие махбодын өөрчлөлт гэдэг сэдвийн талаар. Бие махбодын өөрчлөлт дээр бол ерөнхийдөө бол эрчимтэй өндөр болж эхэлсэн. яа. Дараагаар нь бол царай зүс бол яг хүүхэд байхаас ингээд жоохон том хүн болох гэх юм уу жоохон хөгшрөлт явагдсан. Царай хөгжилтөөр бол хөгшрөлт явагдсан. Аа. Тийм. Ер нь та нарын одоо өөрсөндөө яг анзаарсан тэр өөрчлөлт юу байсан бэ? Өсөлт бол нас төгссөн. Энд нас төгсөд энд өсөөд байдаг. Одоо ингээ баг ингээ тоход ингээ ангийнхаа бандраас амар өндөр үйдсэн ингээ дунд ингээ ороод ирэнгүүд нэг амар өсөлт нь жоохон удааштай. Өмнөхөөсөө илүү амар эмзэг болж эхэлсэн тийм. Ингээл өмнө ингээл ангийнхаа бандад тийм зөвхөн зүг зүгээр ингээл тоолол удуулсан бол одоо ингээ зөвхөн амар өвдөж өмдөл тийм эмзэг болоод байдаг. Тэгээ би бол багтаа амар өндөртөө ордог байсан. Одоо бол доороос 2 мөрөгтэй нэг ордог. Тэр өсөлтөнд төрүүлж явагдчихаар яг шилжин наснд дээр жоохон зогсчих юм шүү тий. Чи багтаад авах юм байсан уу? Намхан бол байгаагүй. Энэ угаасаа төрүүлж шүү. Энд ген байна. Яг танаа гээл юм байна. Нэг тийм насвасан дааж иш. Эсвэл чи тийм нууцаар юм мэдэж удаа юм уу? Яг шүнээрээ. сургуульд бас. За энэ хичээл сэтгэл юм шүү бас яг тий. Гэж хүсэхгүй нөө. Нэг тийдэрсэн шүү дээ ингээл октод ингээл те хөгүүд нь ийм намхан октод нь юм байж байгаа дараачлал орж ирэх юм гэсэн болчихдаг те. Тэрийг өрнөтэй. Ер нь тэрийг бол бүгд мэдэрсэн баг тэгсэн шүү дээ. Яг өмнө баг ингээд тахад ямар ч зүйл хөвгүүдээс өндөр байсан. Одоо л хамгийн доор зогсож байна гэдэг. За тэгэхээр өөр бас нөгөө нэг батг гарахтэй тэгээд эмзэг хэсэг суух 50 хавцаа нөгөө сургах мурах ч юм уу тиймэрхүү өөрчлөлт гарч ирэхэд айсан уу? Муухай санагдсан уу? Яаж хүлээж авч байгаа. Одоо ингээ арилсан дээр ингээ өсмөс гараад ч юм уу одоо ингээ жоохон батган гарахаар жоохон эвгүй ингээ гадаад төрчихсөн ичих юм. Тийм миний хувьд л яг ингээд шууд батга бол амар их гарч эхэлчихсэн. За би нөгөө харшилтай болохоор ингээд харшилтай давхралтаад ингээд бүр ингээ нөр уула болцдог гэсэн. Тэгээд одоо л яхав тэгээд ажиллагаа хийгээд гайг болчих. За хоёр манай хоёр хөдөлгөөр автогаа ихээр өстөгөөс учраас нэг хэмжүүлээд хар зүйл бол байгаагүй. Угаасаа л тодорхой хэмжээнд мэдлэгтээс учраас гай. гарандаа юм бэлтгэлтэйсэн шүү дээ. Өөрчлөлтүүд бол гарна гэдгийг мэдчихсэн. Тэгээ бэлтгэлтэй болооч бас. Чиний үед Миний үед тэгэл манай ээж юу амар цэвэрч юм байдаг байхгүй. Тэгээд ер нь тэгэл анх ингээл юм гарч ирэнгүүт тэгэл баахан бүтээгдэхүүн аваад тэгэл нэгдсэн зуршаал энэ таарах гэл нэмсаал ингээл явна. тэгэл ингээл суу муу ингээл төстэй болж болохоор ингээд ер нь жоохон ингээд октод дээр нь ингээл жоохон шижигддэг үү? Жоохон тийм санагдчих тийм юу санагддаг тий. Хүүгүүд бол ёо би ирэх юм бол нэг боддог. Тэгээд би чинь нэг хүмүүс өгдөг шүү дээ. Ирэх үү? Ер нь Ерхэд бол нэг хүн дээр хүлээж авч байгаа. Нэг тоодгүй шүү дээ. Тэг ер нь ийм спортс мөн нөгөө нэг өвөл мөвөл даахгүй гэдэг. Үгүй нөгөө нэг харин тэгэд энийг авчих юм бол нөгөө нэг шар өснө боссоод байхгүй болчоор энэ ларайт дааруулдаг гэсэн үг байхгүй. Тэр нь бол байхтаа ч зүгээр тий. Манай чи гараа шууж галцаа. Өсвөр настай үзэлтэй та.
Устгах юм чигээл орсон юм шүү дээ. За тэгвэл өөрсдийнхөө ер нь бол шилжилт хөдөлгөөнийг ингэж анзаарсан байж тээ иймэрхүү байдлаар явагдаж байгаа юм байна. Мэдгэдэггүй зөвшөлтүүд. Тэгвэл бусдыгаа яаж харж анзаарч исэн бэ? Одоо тэгэхээр хүүгээс асууж ангийнхаа охтуудын өөрчлөлтийг ер нь яаж анзаарсан бэ? За гэр бүлтэй бол дүү мүү ч юм уу те ижил насны одоо хамаатан садан тийм ер нь ангийнхаа охтуудын шилжилтийн нас яг өөрчлөлтийг яаж анзаарсан бэ? Одоо энэ охтууд бол хамгийн том юм биеэм эхэлж ирдэ штэ. Ер нь мэдсэн үү? Ер нь бол баг тодорхой хэмжээгээр бол мэдсэн. Ерөнхийдөө бол ааш зам өөрчлөгдөж эхэлж байсан л та. Мухагч талсан уу? Нэлээд нээлттэй байсан хүмүүс жоохон дотгошоо болох гэх юм тиймэрхүү тал дээр. Ангийнхан охтууд тийм. Тийм ангийн охтууд. Манай ангийнхан ч яах вэ? Ингээ манай анги чинь өсрөл 4 охин байдаг байхгүй юу? Тэгэл 4 охин бол 20 30 идэм байдаг байхгүй юу? Тэгэл л чинь тэгэл багадаа бол стаалт гэлсэн одоо ч арай эмтгэл төрхөнд ороод байгаа маа бас. Арай дөрвөлсөн. Харин Тэгвэл эдгээр өөрчлөлттэй ялангуяа өөрийн чинь өөрчлөлтөөс гадна бусдад ийм өөрчлөлт гардаг шүү гэдэг талаар ер нь та нарт нэг ярьж зөвлөж ирсэн үү? Одоо тэгээ нөгөө сургууль дээр ирээл бахар сургуульд ордог болохоор тэндээс ингээд тодорхой баг хэмжээний мэддэг аваад. Гэтэ одоо бол арай бас нээлттэй сургаалт энэ төр ороод айгүйх мэдээллүүдийг авсан болоод байгаа шүү дээ. Гэтэ ингээл тэгдэг байсан шүү дээ. Жохон бахад ингээл охтууд амар ингэж зогтөг үстэж ч юм уу те. Тиймэрхүү юмуд байсан. Тэр үед тийм зохиолыг давж байгаа гэсэн үү? Ингээ охтууд хэр үүддэг байсан. хайж үдгэлж байсан. Өдөлт юм байна. Яа манай анги огт жаа өндөр том том бит өгдөг. Одоо бол хэрэг л байна. Тэгэл чинь тэгэл тэр ангийн нэг хойно болно тэгээд охтуудын нэг зараал явна шүү дээ. Биднийг авдаг гэлээ. За дөрөв охинд дөрөв охин болохоор амар хайрлт юм аа гэдэг чинь тэгэл янз бүрийн ширээ сандал зөөлж мөглөхгүй тэгэл. Гоё юм аа тийм. Тодорхой хэмжээнд бол хөдөлгөөн яах вэ? Нэг анги хүүхдүүд байна. Гэхдээ бас хувийн орон зайд нь бүр гүн гүнзгий халдахгүй байх хэлж байдаг. Хүүхэд бол энэ ер нь зүгээр суулгадаг шүү дээ. Ерөөсөө зүгээр суулгадаг. Одоо ингээд зүгээр багшийг ингээд хичээл зааж байгаа хүртэл ингээд одоо пенал манал ухаал төвтөр хаалт эсвэл ингээд хадаж мазаал айгүй хэцүү. Хадаж шүү. Ер нь амар хазуулж исэн юм гэл. Амар хөдөлдөг байсан. Хэцүү юм дээ. Тэр одоо бижин гарсан энэ өөрчлөлтөөс та нар иччихсэн үү? Ингээд амар хэцүү санагдаад за яг хөө ингээд арга хэмжээг нь аваалаа шүү дээ. За яах вэ гэж бодсон ч гэсэн ямар нэгэн байдлаар тэ ингээ бодчих үү. Одоо тэгвэл шилэн нас дээр ингээд амар хөлдөрдөг тэ эвгүүнэр гарах ч юм уу үс урган тэ зөндөө олон өөрчлөлт гарч байгаа сэтгэл санаа. За ялангуяа бие махбод дээр ингээд эрс өөрчлөгдөөл хоолой молой бүдүүрн охтодод ингээд зөндөө л ингээд илүү эмзэгшин тэ хөвгүүд илүү хүчтэй болоод байгаа байхгүй юу. Ингээд булчин маас нэмэгдээд охтод илүү нөгөө уян зөөлхөн эмгтэл төрхөнд ороод тэр үед ингээд амар хэцүү санагдсан зүйл байгаа юу? Би яг батганаас амар хиччихсэн. Яг ингээ бүр нүрээр битүү гарцсан мэт болохоор яг хөвгүүдээс аль амарччихсан. Тэр үед одоо шилх юм бол шоглох ч юм уу, шоолох ч юм уу тиймэрхүү юу н гарч байсан тайдад бие махбодын өөрчлөлтөөс үүдсэн тэр зүйлээс болоод Тэгж бол нэг шоолж байгааг бол гэхдээ зөвөр өөрөө ингээд ургуулж бодоод гэх юм уу амар хичдэг гэсэн юм уу. Одоо ингээд гар ман дээр өсрүүлээ гэхэд одоо манай ангийн нэг хүүхэд гарлаа гэхэд тэгээд хилчих үедээ гэж амар санаа зовж байсан. Гэхдээ ер нь бол нэг тийм амар үйлдэл гаргаж байгаагүй юм. манай хөвгүүд яаж юм. Таад юм уу? Хээгүү дээ. Ер нь яг тухайд яг боддог гэсэн маань. Ээж нь скин гэрний ачаар би юу нэг тэр нэг гайваас ордог. Ер нь хайцсан. Ер нь хайцсан гайвуу тэр атсан байна л та. Гэхдээ бас яг дондоо бас нэг хэрэг авт юм уу? Би юу нэг таад юм. Угаасаа хүн болгонд л энэ настай ярьдаг. Хүн болгоо шилжих настай ярьдаг юм чинь бүгдээрээ ялан бат гарч үзсэн юм чинь их амар таадаг шүү дээ. Би бинийгаа шаардж ирэх байхгүй шүү дээ. Ангийнхаа шоолол батг гэлтгүй ерөөхдөө бол царайны байгаа байдал нь жоохон овртой болж эхэлсэн. Тэрнээс үүдээд манай 12-ийнхан бол намайг 12 дугаар ингэж бол хардаг. Яг л үеийн юм шиг зарим бүр ах юм шиг тэгээд бэлтгэл дээр гэхэд л 12 ах нар ахаа гэхлээр ууралдаг. Чимэглэс байна. Тэгээ ер нь л яаж давж исэн бэ тэгэл хаях тоохоо болчихсон. Тэгэл яг уу жоохон хүндэлтэй харьцаа гэхлээр бэлтгэлийнхний хувьд бол ингээ хоёлаа ингээд өндрийн ялгаач тэр царай зүсч тэр ер нь ялгаагүй яг нь насан дээр хоёр насны зөрүү байна. Тэгээд зүгээр даалгад хүндэл нэг шаардлага угаасаа хоёлаа ижлэхэн төвшний идэл гэж тамирчид тэгээд
хамаагүй л. Ер нь л тамирчин байсан шүү дээ. За тэгвэл яг одоо та нар энийгээ өөртөө л ингээ гайгүй болгоцсон ба шүү дээ. Ингээ хичээж мичгээвлээ. За хүмүүс тийм байдаг юм байна гэж ойлгоцсон байна. Тэнгүүд бусад одоо яг дөнгөж гарч эхэлж байгаа яг тэр насны өөртөө юу гэж хэлэх байсан бэ? Тэг яг ингээ шаналаа сууж байгаа толин дүүргээ хараад өө гэж бодсон өөртөө юу гэж хэлэх вэ? Тасвартай шүү дээ. Нас нэг тийм асуудал бишээсэн нэлээ. тий санаа зов гээл. Хүчтэй байна гэж. Манай хоёр эртний үед бол анхнаасаа хамаагүй. Ер нь хамаагүй байсан дөө. Гэтэ хөвгүүдийн хувьд нэгнийхээ нэг өндрөөр тоглох тэг нэг шил биеийн өсөл нь ялгаад Яг болох. өсөлтийн үед бас жоохон ялгарлах шинжтэй байдаг. Тийм үү. Хит өндрөө хараас хэцүү юу? Их өндөр өгч бас хэцүү шүү дээ. Яа бас бодвол гайвуулах л та. Тэгэл юм чанга. Тэгвэл чиний нөгөө нэг яг цэргийн сургууль гэдэг хуваараа бэлтгэл сургууль хийхэд өндөрчн хэр нөлөөлж байна. Ер нь найз чинь хэр доогж байгаа юм. Гэхдээ ер нь бас нэг юм тоглож магадгүй л тий. Гэтэ ер нь хүн тоглож байсан өөрөө бас юу яадаг шүү дээ. Бас манай бас нэг өндөр ихгүй. Дунд төвшин бас нэг өндөр. Зөнгөө би ч бас нааханд гардаг. Тэг ер нь бол тэр хүмүүс хэлгүүж гисэн би өөрөө яг тийм наахна мэдэрдэг байхгүй. Тэгээд мэдэрсэн ч гэсэн нөгөө хэдийнхээс угаасаа янз бүрийн тэгвэл тариал тамир спорт ер нь бол дутгүй. Баг харин ижигэн вид хүмүүс арай өндөрийг бол арай хордууд л юмсэдэг болохоор бас давал гарна шүү дээ. Газраас хурдан чулуу. Сансаас ч гэсэн өндрөө яаж хөв гэж аагаар маагаарна. Гинт харсан гинт зогсож байсан. Танаа байгаа юм шүү. Тэр сүүлээд ингээ та дөрвийг одоо сонсон чинь ингээд аюу тийм гоё санагдлаа хүүхдүүд нэгнийгаа ингээ шейм хийхээ нэгнийгаа одоо нэглүүгээ халтахаас илүү өөрөө өөрлөгөөл ер нь дүнэлж өөрөө өөртөө хатаа ханддаг юм байна да гэж юу нь бол бодогдлоо. Харин тий. Тэгэж угаасаа манай эдийн хувьд нэгнийгаа ингээ шоглож тоглох юм бол гайгүй. Тэгээд яг одоо та дүүнараа ч юм уу эсвэл ингээ доод ангийнхныгаа ингээ харангуй тиймэрхүү тохиолдол ажиглагдаж гин үү яаж юм? Нэгнийгаа шоглох ч юм уу дооглох. Одоогийн яг 6-7-ийн бодлыг нэг амар шоглдог болсон мөлий. Тэрийг харахаар биений өөрчлөлт эсвэл нэг тийм арьс марсныг тэмдэг амар их төрүүлж шоглдог нэг. Тэгээ нөгөө гадаад үдмжээс нь болоод ингээд янз бүрийн хоч нэр амар ашигладаг гэх юм. Нэрээ тийдэх тий. Одоо ингээд жоохон бор ёстой байлаа гэхэд ингээд хараа замын хармаар гэх амар сайн нэрээр дууж исэн үл зөндөөс нусчихсан. Тэр нь л тиймэрхүү тохиолдолд яа юу гэж арга хэмжээ авъя гэж боддог вэ? Тэгээ анх нэг хүн болгонд тулгардаг асуудал гэж л хэлмээр байдаг. Тэгэл ер нь л өөрөө өөртөө л одоо асуудлаа шийдэх хэрэгтэй болж байна тий. Одоо нөгөө жоохон байхад ингээл тэгдэгс нөө хормой сөхөлтийн баяр маяр гэл октоодын левчнээс нэг татаж матдаг ч юм уу. Тиймэрхүү одоо байгаа юу? Татаж явбуу татуулж явбуу. Манай үед бол ер нь гайгүй шүү. Одоо бол нэг хийж болохгүй бол. Гайгүй дээ тий. Айгүй. Манай прогресс ер нь ямар хөргөн чанга дэлгэндээ сургуулахаар ер нь бол тийм баг тийм байдаг. Гэтэ бас ангид бас ер нь ноцтой байна л да. Гэтэ бас арайч бас тийм яг бадгүй юм аа нэг. Дөрөв охин шууд ир юмгүй задгаа. Хөөе шарин манай охтуч яг нэр тийм ч татсан шүү дээ. Яа. Гэтэ бас тийм болохгүй хаа. Да. Тэр наал жоохон байхад амар тийм бол болдог байсан. Ингээл тийм бүр өдөртэй баг тэр нь баг өдөр болгож юм шиг тий. Ингээл баян ингээл хармаас хөл хөвгөө тэгжгүйгээл тэр нь бас ингээл жоохон байсан болохоор ч тийм айгүй тийм хэцүү мэдрэмж төрүүлдэг байсан. Тэгээ одоо л юм гайгүй. Одоо л тэгээ нөгөө хүүхдэд харьцангуй. За тэгвэл яг энэ дээр дөрвөлөө дараагийн сэдвүүдэд шилжиж дараагийн асуулт. Хил хязгаар шүү дээ. За тэгвэл та нарын хувьд өөр өөрсдөө чи хил хязгаар гэж яг юу вэ? Юу гэж боддог вэ? Ямар утгатай үгүй зүгээр үгэн дээр нь хариулсан ч болно. Одоо англиар хэл хязгаар гэдэг нь одоо ингээд өөрийнхөө ингээд татаад гэх юм уу? Ховын орон зайг тодорхойлох гэх юм уу? Одоо ингээд би ийм юм хийж болохгүй, ингэж ясгүй, одоо хин нэгний үгэнд автахгүй ч гэдэг юм аа. Өөрийнхөө үн цэнийг гаргаж ирэх гэх юм уу? Өөрөө өөртөө тавьсан дүрм журам зүйл юм тий. Өөрийнхөө үнцнийг гаргаж ирэхтэй бас гой санаа байна тий. Бусдаас хэл хязгаартай байх. Өөртөө ингэ хэлсэн. Бусдад ингэ надад ийм мэдрэмж төрүүлээд таастай тэрийг ингэ дүүсэн зүгээр ойлголаад ингэ надад тийм санагддаг шүү дээ. Таны үед юм бол надад тийм санагдсан тийм гэр их юм тийм хэл хязгаартай байх хэл. За манай хоёр залуу.
Начины үлдэж байна. Миний хувьд болохоор за яг ямар хүн гэдгээс нь шалтгаалаад яаж таньдаг вүлээ? Тэрнээс нь шалтгаалаад энэ хүн миний талаар энэ хүртэлх мэдээлэлтэй байхад бол болно. Энэс цааш мэдээд бол хэрэггүй гэх мэтчлэнгээр хэлээд Мэдүүлмээргүй байна. Тэгээ энэ нөхцөл хангалттай. За. Миний хувьд нь бол хувийн орон зай гэж би боддог л та. Хүн болгон гэсэн өөр хувийн орон зай байдаг шүү дээ. Тийм болохоор өөр хүн ч гэсэн адилхан хувийн орон зай байгаа. Тэгээд тэр хүний хувийн орон зайг хаалт гээгүй. Юу нэг тийм утгаар л ажилладаг. Тэгвэл яг хил хязгаар буюу тий одоо яг л та нар ярьсан бүгдээрээ зөв. Угаасаа л яг өөртөө тий тогтсон дүрм тогтоох ч юм уу тий өөртөө хин нэг нь болоо өөрийнхөө одоо тэр хувийн онцлог халдахгүй багтай тэр халдаж болохгүй гэдэг нь хил хязгаараар тавьж өгөх тий одоо ингээд бид нар суужлаа гэж бодоход нэгнийхээ бид одоо ингээд гар барих хүрэл мөрч бол энгийн хүрэлцтэй тэнгууд ингээд илүү ингээд дэшээгаа ч юм Гар бариа бугаа ярина гэдэг тий гараа муу яа тийм хүн нөгөө эмзэг хэсгүүдэд хурж болохгүй илүү над руу ингээд одоо тэг бид нэгнийгээ барыг танихгүй байхад л ингээл барыг чихэн дээрээ ярих гэж чахтай эдгээр бүгдээрээ ингээд чиний хийлээ халтаад тэг ингээд чамдаа бүр ингээд ингэж мэнэ тэг тийм хүмүүс байдаг даа гэж тийм дээр идрэх шүү. Тэгэд саяны ингээд номногийн илтгэр хил хязгаарыг ярангуут би яг ингэж бодлоо л тоо. Манай дөрвийн хувьд та нарын хил хязгаарыг зөрчиж байсан тийм гүн сэтгэл үлдээсэн ч юм уу те эсвэл мартагддгүй тийм зүйл байгаа юу? Миний хувьд бол байхгүй. Гайгүй ирэхгүй гайгүй. Манай нэг юм ирэмгүүл өмсгээд тэгээд Наа чи ямар юм бэ? наа чин жоохон сахарч юм. Танайхан чи айгүй жоохон хазаж маазаад байсан. Тэгэлтэй байдаг шүү. төжан Нэг таад хөндөө. хазмаа дутгсан юм уу? Яа, гэтээ манай ана ингэж ч гэсэн нөгөө нэг хил хязгаар гэх юм бол нөгөө нэг манайх нэг айгүй тийм эндээ хайртай айгүй нэгнийгээ тиймэрч нийлүүлэх гэдэг яг би өөрөө тийм нэг тэр үнэлтэй. Тэнгүүд нөгөө хитрхээс нөгөө яг өөртөө үед нь очиж тэрчээ манайх амар уулмлаад тэгэл би тэгэл тэр чонгоомж монддээ шиг өөр амар алфтай юм шиг өөрчлөө. Тэгээ ер нь бол тиймэрхүү байдаг. Тэгвэл яг хил хязгаарыг тэгвэл яг зөрчих одоо хадах гэдэг үед нь үгүй би одоо чамаа өөртөө явуулмаар үгүй юм. Яа надад хүрээд байгаа. Яа над руу ийм байдлаар хараад байгаа. Ядаа ингэж яриад байгаа гэсэн одоо эсэргүүцсэн үйлдэл гаргасан тохиолдол байгаа юу? Одоо 3-5 секунд харах л хэлж шүү. Тэгээд тэгээд ирэнгүүт нь тэгээд цаашаа хацыг л цутаагаалгүй тийм. Тэгэл манайхан бас зөвсөд бүр нийлэн л эд ирэхдээ ч гэсэн яагаад тэрийг хайп ингэж сонслох байхгүй. Тэр нь бол тэр нөгөө яг ядарч матраад халуун байх үед навах бол андаа минь ядраад наад тий гэлэнгүүл манайх тэр өөртөө тэмдээд юм гэлээ яваад байгаа. Ингээ хилчдэг. Чамд Нэг ямар тийм санаа авч ирдэг. Ер нь бол бас нэрэн талтай. Төгөөтэйгаа. тийм сүүлийн үед хүмүүс айгүй тийм нөгөө хайрлалцах дурталцсан. Харин тийм дээ. Тийм. Тэгэхээр ер нь яг одоо хүсээгүй үзсэн ч юм уу хүрээх ингээд хүсээгүй зүйлч хэлэхдээ одоо тэр зүйлд үгүй гэж татгалзсан тохиолдол. Тийм эсрэгүүцэн зүгээр л үгүй гэдэг. Айгүй тийм ихлээр ойлгохгүй. Хэлж чаддгүй таад ер нь өөрөө чинь ингээд хил хязгаарыг давах гэдэг байх тэр үед ингээд тийм Одоо тэр найз мэдтэй хэлхий үгүй гэд хэлчихээ гэхээр гомдчих юм болов ч юм уу гэж сэтгэлийн болоод бас жоохон хэцүү байдаг. Тэгээ үеийнхэнтэйгоо ярилцаад хэлцдэг гэж штэ. Тэнгүү жоохон ингээд том хүн ч юм уу танихгүй хүн ямар нэг байдлаар хатуусан ч юм уу тийм ингээд бид чинь хүрэх ингээд тухгүй мэд замж хүрэх үед татгалцсан тохиолдол. Шууд зохиол байгаа шүү дээ. Зэрэг гэтээ ихтэй гайг бах те. тийм эргэтэн байдаг. Би нэг тийм түүх сонсч байсан байхгүй юу? Надад бол яг тохиолдож байгааг найз маань ингээд нэг өдөр ингээд хичээл дээр амар уйлж орж ирээд тэг ингээд яасан ийс ингээд асуусан чаа сайн ингээд автобусанд надад ингээд амар том зай байхад яг миний ард зогсчоод ингээд нэг хэрэгтэй ингээд бүр ингээд яг ингээд хойно зогсчоод ингээд тул зогсоодсэн ингээд тэр надад амар муухай мэдрэмж төрүүлсэн ингээд тэг орж ирээ бүр ингээд нэлээ ингээд асгарчлаа уйлсан байгаа байхгүй. Тэгээд тухайд бол үг хэлж чадаагүй. Үг хэлж чадаагүй, яаж чадаагүй. Тэг хамгийн муухай тэр автобусанд байсан хүмүүс бас юм хэлээгүй гэж байхгүй. Тэр чинь ингээд том зай байгаа шүү дээ. Тэгээ нэгэ зогсож байхад эрэгтэй яг ингээд ард нь танихгүй эрэгтэй тулж ирээ зогсож байхад хүмүүс ч юм хэлээгүй өөрөө ч гэсэн яг юм хэлж чадаагүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм яг ийм олон нийтийн хүрээнд ингээд бидний хил хязгаарыг зөрчсөн тохиолдол бид нэр зарим тал дээр ингээд чимээг болчих гээд байдаг тохиолдлууд байдаг юм шиг байгаа. Таз яг ийм зүйл тохиолдож байсан уу? Тохиолдож байгаа үеийг сонсч ирсэн юмуд бас байгаа х тий. Тийм. Найз бол энэ нэлийг сонсч ирсэн. Үлдэн хүүд ямар зүйл өгдөг вэ?
Тэгээд тэр үедээ өөр бас яхаа мэдгүй тэгээд тэр хүнээс ингээд яг хэлэх гэсэн чинь шууд яваад өгсөн гэдэг хэрэг тэгэл яг тэр сэтгэлийн тайвшруулаад тэрж өгчээсэн. Тэгээд ярилцал за зүгээр одоо тэгээд тэр үедээ болоод өнгөрцөн тэгээд одоо яаж чадахгүй юм тэгээд одоо марцчихгүй гэдэг л иймэрхүү л хэлсэн. Тийм ээ тий. Хөвгүүд ер нь охтуудаа тийм тохиолдлыг харахад ямар гэдэг вэ? Таны охтууд хэлжсэн үү? Ер нь нэлжтэй байдаг үлдээ охтууд ингээл дээр л. Жохон дотгошоо. Манай нөгөө нэг цэргийн сургууль ордог гэдэг болохоор харсан. Өдөр ингээл нөгөө тэрийн дөрөв хүмүүстэй болохоор ингээд бие бэрдэх байхгүй юу? Ер нь бол лаанч явсан ингээд тэрхүү хувц нартай хүнийг хүндэх хэрэгтэй гэдэг байсан. Аль 7-8-аас ахвал ингээд ясмахандаа шиг мэдэрсэн хүмүүс байхгүй юу? Тэгээд автобус суулжсан бидний ер нь бол автобус нь баг сан дээр нь сууж үзээ үдээ. Яг ингээд сонгоцоо яваа бас цаа бас юу бас өрөмтэйвч ингээл. Тэгсэн чинь бас нөгөө яг саний кейстэй адилхан эвгүй бишлээ гэхдээ муухай байдаг байхгүй нөгөө нэг дөрөв тустай гэдэг утгаараа ингээд бидний амар дэглэх байхгүй чи босооч хөөй гэх. Тийм болохоор жаа бид ч нөгөө нэг яаж хөө хичээлийн шаардлагач шиг амар том хөөж явдаг. Тийм болохоор ингээд бид нар бас өөрөө амар санаа зовдөг. Автобусын за нэг хүний зэн баг нэг бүтэн цуг орчлаа гэл. Ер нь дэдүүр баг зүйлээ баг автобусын суучдаг байгаа баг баалтаг байхгүй 2 3 муудлал. Тэр нээр юу гэдэг л та. Яа гоё ч гоё. Тийм амар муухай тийм яалт шүү яг ингээд хүүхдүүд тохиолж байгаа энэ асуудлаа тийм яг хамгийн гол нь арга хэмжээ шийдэл гэдэг зүйл юу бол бидэрт байхгүй. Энийг одоо ойлгож дэмжиж хайрлахаас өөр одоо хүнийг хүн гэдгийг нь л харах хэрэгтэй болоод байна л да. Хаяа бас нэг өвөө юм нэр гоё агш нар бас байдаг шүү дээ. Амар ядраал амар том цогцооч. Миний юу сууж яах юм бэ гэж сууж гэл санал маань тарьж өгөл. Тэгээд тасар баярлалаа юм чинь. Яа гоё шүү дээ. Тэгвэл яг энээс ягаад дараагийн юу л орё заяа. Хувийн орон зай. Сая хил хязгаар ирсэн шүү дээ. За тодорхой хэмжээний хил хязгаартай байгаа тэнлүү халдахгүй бас халдуулахгүй багтал дээр. Тэгвэл яг хувийн орон зай буюу яг тэр нөгөө нэг тэнлүү халдах гээд байгаа тэр яг өөрөө хамгаалах хэрэгтэй зүйл яг юу юм бэ гэдэг талаар ярилцъя юу. Ер нь л та хизээ хамгийн сүүлд ер нь ямар хуу үед ганцаараа баймаар байна гэдэг мэдрэмж авдаг вэ? Яг ингээл ганцаараа амар гоо чийлрэдэ гэсэн чил амар санаач чирэл үгүй андаа хоёлоо гоо шоу тоглолт үзье. Ябаргүй байсан чинь ингээд шөнө өрөө цагаар тэ ээж аваад шүрхгүй байсан чинь яв чи найзлын бол яв гэдэг үед татгалцах уу, татгалцах уу? Ер нь л татгалцал гэж боддог. Яг би өөрийнхөө яг юу камера болохоор амар амгалан камерагаа болохоор яг өөрийгөө л заргалтай байх гэдэг болохоор ганцаараа тэгэл гэртээ яриад асуудал шийддэг. Ер нь л хэлцдэг та чи нэг хэлцдэг. Би хамт явахтай гэсэн тийм. Ер нь хамт явна. Хамт явах уу? Өөргөн сэтгэл зүй бодвол би хоёр ч юм байгаа гэсэн нөгөө юм нэг гэдэг нь чамаа гэдэг ингээд дагуулчих гээд байгаа юм чинь тэгээд тэр хүний бас олон хуурж магадгүй шүү. Тэгэхээр бас нөгөө нэг зас мод хэрэгтэй гэж бодож байна. За. Ингээ бүр амар ядраад явж чадхааргүй болчихсон биш л бол тэгээд нээзраад байгаа хэд болол тэгэл нээлтэл нөл бүр амар ганцаардаг бол тэгэл нээзраад байгаа юм та. Гурийн гурвуулгын зөвлөлтөө. Гэхдээ миний хувьд болохоор тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Яг ямар хөө цаг үед байгаа вэ гэдгээс шалтгаалаад явах уу явахгүй юу гэдгийг шийддэг. Ер нь л өөр дээр төвтэй шийдвэр гаргах уу? Тийм ээ тий. Би сая яг хил хязгаар гэд өмнө ярьсан шүү дээ энтэй холбогдоод тэн дээр нэг зүйлийг сая асуумаар л байлаа. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь манайхаа ингээл яг ингээл бие махбодын хил хязгаар ингээл хийдэг гэж тэгсэн шүү дээ. Тэгвэл яг энтэй холбоотойгоор сэтгэл санаандаа ер нь таад ер нь хэр хил хязгаар тогтоодог вэ? Сэтгэл санааны чинь тэр орон зай руу те хүмүүс хэр халдчихин. Бие махбодын орон зай яг за яг сайн санахгүй байна. Ягтай найзууд тохиолдсон түүхүүдээс явууллаа шүү дээ. Тэгвэл яг чиний хамгийн чухал бас зүйл болохтой яг өсвөр насны яг энэ үеийн энэ сэтгэл зүйн хувийн орон зай хил хязгаарлуу хэрэг хүмүүс халддаг вэ? Яг ингээд жоохон ингээд ямар л тийм гот ингээд чи хаацаад байгаа гэл ямар тийм шүүл цам ихтэй ингээд хэлээд тахаар ямар уурэл тэгэл улаан ганцаараа бямарсны гал улаан зайгаа бариад эхэлцдэг. Эсвэл тэгээд яг ингээд илтгэр тэ ингээд асуух юм бол ингээд улаан ингээд нээлттэй нээгээд өгчдөг. Тийм шүүл цам асуух юм бол аюу дургуурдаг.
нөгөө нэг кино үзээд нэг ойлгох гэсэн гэдэг да. Яг тэнгүүд ингээ хажуунаас найдаа чи одоо юундаа үйлээд байгаа яасан гээ үйлээд байгаа ингээ. Тэгээд аа жоохон хэцүү байгаа. Инээж. Манай хүмүүс ер нь хэр сэтгэл зүйрөө чинь ханддаг бай. Найз нөхдөд. Энэ бол нэг хаалах гэдэг утгаараа ойлгохгүй л дээ. Тэр нөгөө цэгийн сургуульч нэг бас арай олон байдаг шүү дээ. Тийм болохоор ер нь тэгээд сэтгэл зүйн тийм асуудал байсан биш би амар ярилцдаг байхгүй юу? Тийм ер нь амар ярилцдаг. Одоо шинэ ингээл 2-2-ороо сууд шүү дээ. Тэнгүүд дараагийн цаг дээр би байраас талах ингээд ортой найзтай асуудаг байхгүй юу? Тэнгүүд зэрэг сайн санаа зүгээр юм уу гэл. Тэгэл нөгөө би бас эрэгтэй юм чи нөгөө нэг эрэгтэй хүн гэх утгаараа арай нөгөө нэг өөрөх янз бүрийн ярьдаг. Одоо эмэгтэй хүнээс л эрэгтэй хүнтэй арай татна үүдэн шүү дээ. Ер нь бол арай хайр шиг харагдана. Шүү дээ. Ер нь бол яг ингэж ингэж байгаа байхгүй юу? Ялцчихвал хайр би яагаад шаардлага. Тэгэл би бинийгаа ер нь амар сонсч би биний ойлгож чаддаг. Тийм болохоор ер нь тийм хаалт гэдэг утгаараа би бинийгаа дэмжих гэдэг утгаар нь ойлгодог. Тэгээ ер нь бол Тэнгүүд одоо октод за өгөөдөөс суул ингээд октод хэр сэтгэл ханамж шаарддаг бай. Гэтэ чи одоо хэлсэн шүү дээ. Ирүүл ажиллагаа тийм чи ихтэй бол хичээчтэй гэдэг ч юм уу. Тийм хүн нөхцөл байдал хэрэг тохиолдог. Тэрийг яаж хүлээж авч байна? Өнөр. Яг дууртай үед бол зүгээр ингээд 50 орчихгүй ягаа уурлаад байгаа юм гэж өнөөс орж ирдэг. Ядрахтайсан. Тэмдэрч зөвөж юм дээ. Дөрөв хөхтэй байгаа нэ. Дөрөв яалаа гэж. Яг яалаа. Зүгээр нэг одоо бас санийхтай адилхан л да. Бас нөхцөл байдлаас. Нөхцөл нь адилхан. Гэтэ бас нөгөө нэг ингээд эргэтэн одоо шогж иж бодно шүү дээ. За чи юм байна юм. Яг цаг эмгтэн хүн тэгшлэгүүд амар хөндөг тусах юм уу? Арай нөгөө ер нь амар эвгүй байдаг аахгүй юу? Одоо эргэтэн болыг тавах байхгүй шүү дээ. Нүүрнээс юу гарсан марсан ингээд нэг тоодож гисэн бас ингээд өөрөөс ичмэн чи бас тийм юм. Ер нь эмгтэн хүн арай ч хүчтэй болох юм. Жоох ингээд зүг сүвж байгаа шүү дээ. Яачгүй л нөгөө нэг яг эсрэг хүсний хүн гэдэг утгаараа тий. Анагтад ч гэсэн гэж байгаа. Яг юм ихтэй хүүхдээ ингээ хэлвэл илүү хүндэрлэж авах тийм. Тийм. Бас хоёр өөр зэрэг тийм. Нэг контакт үсгтэй да. Зя. Хувийн орон зай дээр бас ингэж л та найзуудынхаа орон зайг юу хэр хүндэтдэг вэ? За бид нар бол сая өөрсдийнхөө орон зайг бол бингичдэг, тэгчдэг. Та тэгвэл найзуудынхаа хувийн орон зайг хэр халдаж байна? Найзуудаа хэр ороод татж байна? Хэр ороод татагдж байна? Би бол найзуудаа тэрхгээд гэдэг. Яг юм л ханаалах гэдэг юм аа. Тэгээ ачлаа дургахтан заа захгүй гэж тэгэл дуртай юм дээр ажил хийгээд үздэг. Яг үнэхээр ингээд жоон цаашаа юм аяг муудандаа зайлах байхгүй гэлгээл олдчихдаг тийм. Аа Гайгуудын манай найзууд тийм амар ороодлохоор хүүхдүүд байхгүй. Тэгээ ер нь бол найзуудтай амтаа ярилцдаг юм. Тэлийн тэмцээ хавж байгаа. Ингэж нэгэл ярилцдаг болохоор. хэр ороод гайгүй. Ер нь тайван дөө. ер нь явж байна шүү дээ. Хийж яа. Тоох бол шүү дээ. Найзуудынхаа юу гэхдээ ингээд найзууд ингээд болцоолоход яг нэг юм хувийн орондоо тогтоож барах чаддгүй нөхцөл байдал байдгүй. Яг ингээд найзууд гэл ингээд төрчихтэй нэ. Нэг хүн сайн бол крашлаас зааж краша хэлээж дээ надад юу юм тэгэл хэлдэг үү баг. Амартай ингээд чи ингээд юм асуу би чи миний хувийн орондоо талдаа даа. Гэсэн найз баг байхгүй шүү дээ. Тэгэл үнэл хэлцдэг те. Одоо найзтай баг хувийн орондоо баг тэгж хэд гал чаддгүй тэгэл баяр л ээжээс илүү хэлдэг дээ. Яг ээжээс илүү гэж хэлж байгаа тэр нүг өсвөр наснд гэр бүлээс илүү найзууд хамгийн их нүг ойр дотн болдог. Найзуудтай хамгийн их ингэж сайн хэлсэн ш найз залуутай ингэ асуудлаа хуваалцдаг гэдэг шиг. Тэгээ нэг үе болохоор яг адилхан хэлдэг. Тохиолдож байгаа болохоор ингэ зовлонгийн сайн ойлгодог. Тэгвэл яг хувийн орон зайг чинь хүмүүс одоо бусад хүмүүс буюу багштай ээж одоо насан турш хүмүүс хэр хүндэтгэж хүлээж авч юм. Энэ тийм мэдрэмж өгч намайг хүндэлж байна гэдэг мэдрэмж. Яг гоо тэр хүмүүсээр хайрлуулдаг шүү дээ. Тэгвэл яг хүндлээ мэдрэмж тэр хүмүүсээс авдаг юм. Тэгээ юу нь багаас нь л яг өөрчлөлтүүд ингэ заагаад эхэлсэн болохоор багш ээж бид бүгдээрээ л ингэ зааадсан болохоор тэгээ энэ л эхлэхэд бол гэдэг юм санаа зовсон асуудал байдгүй. Тэгэл би имслээ надад тийм үр хэмжээ юм уу тэгэл анхаасаа ярилцаад эхэлсэн хам нэг тоод өгөөсөн. Тэгэл хамт
чийдэж чадсан. Нөгөө өрөөнд ороод хаалгахаар ууралдаг уу гэрийнхэн нь өрөөнд ороод хаалга болчдаг гэж үгэл. Би ч марг өрөөнд амьдэрдэг дөө. Тэгээд өрөөнөөс гарч ирэхгүй. Өрөөнд юу хийгээд идэв ингээд юм. Тэгээд юу гоо тэр үед нь Юу гэдэг. Ээжлээ хамаа хичээл хийгээл өрөөнд ганцаараа авах амьдтай гэл Мэдж байгаа ойлгож байгаа. Халддаг юу? Стандарийн хэлээ тэглээ гэж гайгүй та. Аваа аавч Тэрийнх нь яг ингээд ууртай хад юм бол нэг тоогоод тэгээ бараг тэрийг ингээд хүлэн зөвшөөрдөг гэх юм уу? Урд нанаа чууртай битинг өөрөөлөөрэй. Тэ тийм. Тиймэрхүү хандтай. Тасрэхэд бэлэн байна. Тий. Тэгээ илүү нэг одоо дүүнертэй илүү тийм ойлгож харц гэдгийг дааж өгдөг. Одоо анаачин тийм асуудал байгаа битээ ингээрэй гэх ч юм уу тиймэрхүү л Тэр асуудал ш даван болох гэж нэг адилхан юу ч хэмээн гэдэг юм тайлбар хамт болж байгаа. Шиж үздэг гэсэн үг тийм. тийм ер нь бол угаасаа ингэж хоёр хүн байлаа гэж угаасаа тэр үзэл угаасаа давж чадсан ойлгомжтой хэдийн нэг цаг тийм болохоор тэгээд шийдэл мэд хайгаас нэр угаасаа хугацаанд хэмдүүр алга болж ирэх юм шиг. тэгэл бөөндөө тэгээ ярилцаа сайхан тайвшраад ингэ байгаа. Айгуу тийм хамгийн гол нь ажилгцсан юм та нар бүгдээрээ найзуудтайгаач те гэр бүлтэйгаач ингээд ярилцдаг хүмүүс байна. Ижил анзаарсан. Энэ нь яг бүх зүйлийг эрүүл болгох. Тийм. Тэр зам руу оруулж шүү дээ. Тэгээ тодорхой хэмжээний мэдээлэл авах те. Танаас яг ярилцах дургуун байвал бас тэг хэрсдэг юм доо те. Болдго юм доо те гэхгүй. Стресстэй тохиолдлуудад одоо сая эморх тохиолдол таад яаж нэгсэн стресстэй тохиолдолд юу тэр яаж гадагшлуулж байна. Хэрэг ер нь юунаас болж стресстэй тийм юунаас болж бухимдал төрдөг вэ? Миний хувьд бол юм яг хичээл дээрээс амар стресстэй юм. Нэг ингээ зарим бодлоо малгуулах бас ингээ ойлгох юм хэцүү байдаг шүү дээ. Тэг ингээ хажууд сууж байгаа юм найзад нь бодож байхад яга би яга боддог юм бол өөртөө амар ач холбогддог байхгүй. Тэгэл тиймэрхүү юм эсвэл нөгөө нэг гадуур төр явж байгаад ингээ янз бүрийн махтай амар стресс зүгээр ингээ ингэж явж байгаа хогоо ачаад амар уурал араас нь хаждаг байхгүй. Тэг ер нь хүний тий гаргаж байгаа хандлагаас хамаарат юм амар стресс авдаг юм уу та ер нь. Тэгэл Манай хүн бас хичээлээс гисэн тийм. хичээл дээр бол амар стресс. Тэгээ нөгөө амард манай ангийнхан жоохон дууч мэхтэй гэх юм уу хойно очоод бацалдаг болохоор ингээд Аа энэ наа чи юу ч тийм манай хамт ч юу гэдэг шүү. тийм болохоор амар жоохон эдрагтс нь. Бүгд амт шиг аштай. Хэрэг стресс чинь яаж тэр гадагшлуулж юунаас Стрессээс гайгүй шүү. Яг асуудлуудаа даваад бол чаддаг учраас тэгээд юунаас болж зүгнээс зөвлөгөө авдаг. айгүй юу. Аа. Голын зүгнээс зөвлөгөө аваад тэгээд зөвсдгийн дагуу Өөрөө ямар спортыг хийдэг юм бэ? төлөвлөж шилэн. Ер нь тэгээд холж мажигсны гараас ингэж би яадаг юм. Жохон би тэн дээр л хатчлаа манслаа гэдэг амар боддгоо. Бодлого байх тэр чинь дэвш тамирч байгаа байх асуудал. Тэр тэрийг яадаг? Яаж гадагшлуулж Тэгэл бэлтгэлээ л шүү дээ. бэлтгэлээ илүү сайжруулах. Аа. За тэгвэл намайг хоёулаа сүүлийнхаа хоёр асуултыг асуух уу? За тийм. Ямар ч тач гоё ярилцлаа тий. Ямар та нарын ямар эрүүл тэгээ зөв боловсон нийгэмд одоо ингээд тэг хурхан байгаа гэрэлсэр зөвхтөж санагдлаа. Тэгээ тий яг ингээд байгаа хүрээлэл чинь ингээд нэгэндээ нөлөөлөл амар гоё явна да гэд та нарын найзууч та нар шиг юм ундаг гэрэлсэр зөвхтөж ах гэж бодлоо. Сэдэнга турш. Тэнгүүд та нарт одоо ингэж асууя. Сая ингээд ярилцсан юмнуудыг та нар ингээд одоо ч тулан явж байгаа. Гэтэ өмнө ингээд мэдхэд хэцүү байсан ч одоо нас ахих гэсэн шүү дээ. За хөвшөрсний хэцүүстэй ойлгосон юм байна. Тэнгүүд одоо яг туулах гэж байгаа тий 10 11-тэй 12 та хүүхдүүдэд юу гэж хэлэх байсан бэ? Юу гэж хэлмээр байна? Тэгээ энэ зүйл чинь ингээд болоод өнгөрдөг хүн болгонд л тохиолддог. Тэгээд ер нь бол шантарч болохгүй. хичээл санаад Сэтгэл санаагаа хөндлөхгүй. Ер нь бол тайван, хүлээцтэй, энгийнээр тэгээд асуудлуудаа шийдвэрлээд даваад гарахад бол Тэгээ нөгөө нэг яг юм өсвөр нас гэдэг байгаа энэ үед дээр ингээд өөрөө шинэ хоббиг нэрхлээ хөгжүүл арай буснаасаа л арай хордон сурах юутай гэдэг юм шиг байгаа. Өөрөө хөгжмийн сонирхолтой болохоор ингээд янз бүрийн хөгжмийн тоглолт сонирх туртай байдаг болохоор өсвөр насны дээр байгаа гэдэг утгаараа ер нь амар тийм амар сансгалтай байдаг юм шиг байна. Тийм янз бүрийн шинэ зүйлс хоббиг хөгжүүлээрэй гэсэн хэлмээр байна. Даван тулаад өөрчлөлт гараад энтэйгээ ингээд угаасаа л тэмцэж чадахгүй. Тэ арга хэмжээ авч чадахгүй. Тэгээ юм чинь хажуугаар нэг хобби сонирхлоо илүү хөгжүүлжүүл
тэр зүйлээ ингээ мартадаас илүү туслах тий хин нэг намайг гадаад үзмжээр дүгнэх биш тий би одоо гоё хөгжмийн дугууланд явандаа гоё сэлц сурандаа ч юм уу гоё туйлзуулсан мэрчээлэндээ гэл өөр өөртөө хандвартай юм. Гэтэ илүү манайхаа одоо ингээ мартах гэхээсээ илүүтэйгээр илүү зөвөр гадагшлуулах эсвэл өөртөө тусгалаа илүү өөртөө зөвөр ойлгуулахыг хичээвэл илүү зүгээр. Мартна гэдэг чинь одоо ингээл цаашаа зүгээр л хийцэн байна л гэсэн. Галт хийцэн байна. Дахиад буцааж гарч ирнэ тий. Тэгэхээр тэр талаас нь бас зөвлөл зүгээр байх гэж бодлоо. Сая ингээд ярьсан өнөөдрийн хэдүүлээ ингээл ярьсан зүйлээс тайдад хамгийн их сэтгэл төрүүлсэн зүйл бас дээрс нь энэ талаар би бас үнэхээр ярихыг хүсэжсэн. Энэ талаар хүмүүст ойлгуулахыг хүсэжсэн гэдэг зүйл чинь юу байсан бэ? Сэтгэл санааны өөрчлөлт гэдэг юм. Өсвөр наснд ингээд сэтгэл зүйн юм амар тийм жоохон тогтоогч юм уу амархан юм дээр унтдаг гомддог тийм болохоор сайн ойлгол одоо эцэгчүүд юм хүрээлэн байгаа ч юм уу сайн ойлгол илүү гоё юм уу. За илүү тань хоёр хувийн орон зай гэдэг нь одоо охтын талаас яг ямар бодолтой байдгийг бас тодорхой хэмжээнд мэддгүйс учраас бас мэдлэг болж байна. За миний хувьд чи миний үеийг хамгийн хэцүү зүйл нь түрүү ураас аахгүй. Тэр үе яаж хатагчлуулах мэдэхгүй. Тийм болохоор таны хэлсэн юм эргээр нэг чиний хобби юм гэдэг чиглэлөө тэгж гаргахаараа. Тэрийг ингэж гадагшлуулах тий. Яа баярын тийм мартах биш. Марцсан юм нэг цаг тэр дорсомж нэг бас үлдсэн байдаг хараад тийм болохоор тэрийг гадагшлуулах юм арай нэг тойр аргаар бол тэгэл шинэ зүйлсийг турш үзсэн дээр хаа. Тэгвэл ингээд та нарт ийм олон өөрчлөлт гарсан байгаа шүү дээ. Тэнгүүд за хүүхдээс яг ангичийн хүүхдүүдэд яг биений юм ирээдээ ингээд шилжлийн нас ингээд ааш мааштай болж ингээд сайн хэлсэн шүү дээ. Тэгвэл яг биений юм ирсэн талаар нь юу нь яаж мэдчихсэн бэ те? Эсвэл ингээд анги дээрс нь сууж хахад ангичийн охины ингээд биений юм ирээд нэвтрээ тусмас гарсан ч юм уу эсвэл ингээд хэрэглэл байхгүйг танд нэг анзаарсан ч юм уу тиймэрхүү байгаа юу? Эсвэл найзхан хэрэглэд явж исэн ч юм уу? Тийм түүх ойлголтод. Манайх дөрөв хот тэгсэн шүү дээ. Юу нь бол тэгээд Амар бүлчиж байна. Харин тий наг үйл наг аална. Хаа юм гэдэг яхаа зэрэг аргалах та. Тэгээд нөгөө манай охтууд бидэд ч бас нэг тийм мэдлэг байдаг байсан. Эрүүл мэндийн хэлээр бол ордог байсан байхгүй юу? Тийм болохоор бас ер нь бол нэг охтууд шоол моолж байгаа нэг юм байдгүй. Харин ч манай нөгөө охтууд харин ингээд найзхан биений юмштай болохоор нуруу нурууж хогдоод байгаа гэмтээ тэрийгэ тарина гэж хэлдэг байсан байхгүй юу? Тэднийг болохоор нэг хөөж мөдөдөх юм бол байхгүй. Угаасаа жоохон яс жоохон ууртай ягаад биений мэрс амчих ууртай гадаж битийн яг ягараа магараа гэд ихнээс тэгээ хэлчихдэг байсан. Тэгээд би ер нь бас эмэгтэй найзууд бас хөөрхөн олонтой. Эрэгтэйгээс илүү эмэгтэй найзууд нь олонтой. Тийм болохоор ингээд надад нөгөөдөл чинь бас заа зөвлөдөг байхгүй дөрөв чи наашир даа гэл. Бачингууд тэгээд нэг баг хэрэглээ байхгүй. Энэ хэрэггүй амар сонирн байна. Тэгээд чам хизээ нэг үдэ хэрэг бол энэ шөнийхний өдрийнх гээд заагаад байхгүй юу. Тэгээд ер нь бол эрэгтэй хөвгтүүчс ер нь мэдээд авах гимгүй хаа гэж бодож байна. Тийм хизээ нэг үдэг гүгл хэлгүй дээ. Харин тий хэрэг болох бах. Чигт өөрөө л гүгэж байгаа юм шүү дээ. Гүггүй. Гэхдээ над нөгөө имийг явж идэггүй дээ. Сурцсан байхдаас дараа хэрэг болох таараа. Хараад аянаад энэ нэг мэдэх юм шүү дээ. Тэгээ нөгөө надад бас нэг хоёр мэдэх байхгүй нэг сүүлийн үед нэг сургууль дээр нэг октод хэрэглэхгүй байсан чинь сургууль дээр нэг юм хөрөнгө хайрцаг байрцагт байдаг болсон байдаг шүү дээ. Тэр нь надад гойс нэгсэн. Бас нөгөө нэг тийм хэрэглэдэг нэг хөрөнгө сав байдаг байлгүй тийм. Амар хөрөнгө зургтай болохоор нөгөө нэг хөвгөөчс нэг амар яаж анзаарахгүй ч юм уу амар тийм юу нэг гайгүй шоол малнаа. Манай сургуулийн охтуудын нөлөөний байдаг. Надад л тэр юу нэг хаавсан гэсэн юм хөрөнгө хайрцаг сав шиг юм пакэж шиг юм клош шиг юм таалагчсан. Тийм болохоор хөвгөөчснийх анзаарахгүй хэрэг тэр ангийн маягийн хөвгөд шоолдог бол тиймэрхүү юм тэгсэн бол нэг хөвгөд анзаарахгүй байхаа гэж бодож байна. За тэгвэл миний хувьд бол хэрэглэлд бол гүйж байгаагүй. идэх юм болтой гэсэн. Дүү хоёр дүүтэйс дээ. Тэр хоёр хотын бас арай болоогүй шүү дээ. Ирээдүйд толрох асуудал мөн гэхдээ одоохондоо бол арай тохиолдог байна. Ганц явж исэн юм гэвэл халуун усанд явж исэн. Сургалтынхаа хүүхдэд нэг юм нэрсэн өвдөлттэй байгаад байна гэх. Тэгээ халуун жин тавихын тулд усны савнд халуун ус хийгээд нэг Банакогийн 800 мг-ийн ус байдаг шүү дээ. Халуун ус хийсээр хагаад бараг 500-ийн юм шиг тийм орчиж байгаа. Агшдал нь явчихсан та. Өөр ангид чинь ингээд охтуудын одоо биений мөрөө нөгөө яг нөгөө нэвтэрсэн тохиолдлыг ингээд ажиллаж ирсэн. Эсвэл охтууд ингээд санаа зовоод ажиллаж байгааг анзаарч байгаа. Энэ ангиж охтууд танаас ичдэг юм санагдсан уу?
Яг ичгэн ичдэг баг. Гэтэ бас гайгүй нээлттэй шүү дээ. Тэгэл огтч нүүн ингээд Уусаал хүн болгон тулгардаг асуудал. тийш дээ тий. Тэгмүүд навааглав жоохон багт би тэгдэгс ингээд хэрэглэх бүр ингээд тий амар усын нууц гэж зөөж байгаа чинь ингээд өгч байгаа гараа гэж тий ингээд айгүй тэгдэгс одоо тийм зүйл байдаг уу? Одоо тэгтээ найзууд дундаас харахад бол уусаа тэгтээ нэг юм ил гараад ирдэггүй. Ингээл аваад чигээ зүгээр. нэг жоохон байхад зөв учраас тэгвэл нэг нууц байгаа одоо л хамаагүй л гэдэг. Ахаа одоо л хамаагүй. Угаасаа хүүгүүдийн шоолгоч гэсэн гайгүй байдаг гэсэн үг тий. Та нар ч гэсэн одоо охтууд нэгэндээ ариун цэрэгл амжилж байлаа. Ингээл нэг юм бодхгүй Угаасаа л тийч нэг хүмүүс бичлэг асуудал угаасаа чинь аль эрүүл болохоор гэж байгаа шүү дээ. Ер нь бол угаасаа биологийн ярьсан яг солилцсон явах угаасаа мөртөө болгоно л угаасаа юм шүү дээ. Хөвгөж гэсэн нэг тийм шоолгох байсан хөө. Угаасаа чөй эрүүл мэндийн шилдэгч зовдог болсон соош гэсэн үгсэн янз бүрийн мэдээ тандаа голтой мөртөөний талаар байдаг болохоор ер нь нэг ч шоолгох болох тий. Угаас манай маань гэсэн юм хандаа шүү дээ. Харин тийм болохоор хөвгөж шоолгох тий. Түлэг одоо халамжлаад нь штэ халуус зөөж мөгөө тий. Тэнгүүд яг өвдөж байгааг нь ер нь ингээ мэдээд байна. Ер нь өвдөл нь хэр байдаг гэж боддог вэ? Өвдөлтийг бол яг тодорхой хэмжээнд бол үнж мэдэхгүй байна. Ер нь бол өвддөг гэдгийг бол мэддэг. Яг тэр үед нь ер нь ямар хуу арга хэмжээ авч халамжлая гэж боддог вэ? Одоо дүүнэртэй болно штэ дүүнэр ч бас юм ихээр одоо яа гэж боддог. Үеилүүдээс л мэдсэн л дээ. Ингээд хэцүү байд юм аа өвдтийн чиж гэсэн ингээд цаашдаа мэдээд авчихгүй юу? Угсаа дүүнэр чинь ч том болно. Гандаа чи ингээд зүйлсэн л та. Гэтэ ер нь яг за одоо жижиг амар олон төл ер нь бол амар өвдөж зөв барьж өгч юм уу нуруунд нийллэг хийж өгөх эсвэл ингээл шлаг зөөгч юм. Тиймэрхүү чи яг өөрөө хийжсэн юм уу? болж байсан. Тэгээд морморын барьж өгч байгаа. Хэлж байгаа байхгүй шүү. Тэр арай болох гэсэн. Тэгэхээр одоо ингээл хөвгүүд одоо цаавар бол ингээл сая ингээд шоглдгүй ойлгох ингээд ойлгох хичээдэг гэдэг. Тэнгүүд одоо нийгэм дээр айгүй их тэгж шоглдог. Тэгээ биний юм ирсэн гүнгүүтэй ингээд баг тоодгүй ингээд түлхэж мүлгдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл айгүй их ажиглагддаг. Тэгээд манай залуугийн хувьд болохоор ингээл те өвддөг юм байна. Тэрэнд нь ингээд бүлийн чин тавихаар ингээд бас ингээд зүгээр болд юм байна. Өвдөлт нь амдд юм байна гэсэн зүйлийг мэдээд байна. Тэгвэл тийм хөвгүүдэд чи ямар мессеж өгмөр вэ? Ер нь бол охтуудаа хайрлаа, дэмжээ. Тэр үед нь туслаа. Хэцүү үедгийн бид нар угаасаа мэдэрч чадахгүйгээс хойш тэгээд тусласан л зүг даа. Тийм асуух тийм. Айл болох. Туслаа дэмжээд байвал. Тэгээ зохиод байгаа гараад үгүйслээ. Гэтэ амт нэг зохиод штэ. Чи ингээд та нарын одоо ингээд шилнээс яхаа хүчтэй болж байгаа штэ. Тэнгүүд охтууд эсрэгээр нөгөө нэг арай бүр инзэгшээд байдаг хгүй ингээл арай эмхтэлээ турхан болмолоо. Миний үдээс тэрийг бас анзаардаг гэсэн. 6 дугаар анги гэхэд манай анги охтууд би өөрөө нөгөө шилжилтийн нас эхлэх байсан ч юм. Ингээл жоохон ингээл андаа найзаа гэл жоохон наалцчих хад байсан. Сүүл мэдсэн. Яг зүгтээ тийм. Тэгвэл яг ингээд өнөөдрийн подкастаас хэдүүлээ ингээд ярилцлагаасаа үзэх юм бол бид нар охтууд нь хүүгүүдэд ойлгодог, хүүгүүд нь ч охтуудаа ойлгодог. Энд чинь ингээд өсвөр нас гэдэг маш юм нандин чухал эмзэг уяагаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бие биенээ ойлгох, бие биенээ ингээд таньж мэдэх энэ процессыг гоё өөрсөндөө гоё суулгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээ юуны түрүүнд өнөөдөр ирээд өөрсдийнхөө түүх болоо сэтгэл, мэдрэмж, бодол санааг илэрхийлсэн та өөртөө бүр маш их баярлалаа. Та дуусах уу хэлээдүүлээ. За. Баяртай. Өнөр гоё байлаа. Одоо цааш зүгээр ингээд сэтгэл гоомлцсан гэх юм. Тэгтээ тийм тий. Дараа яачих вэ?